Сайн байна уу танд энэ өдрийн мэндийг хүргэе. Ука байна. Өнөөдрийнхөө энэ бичлэгээр би яагаад бууж өгдөг вэ гэдэг 3 том шалтгааны тухай ярих хүсэлтэй байна. Тэгэхээр яагаад бууж өгдөг вэ? Тэгэхээр хамгийн том шалтгаан юу вэ гэвэл хүн яагаад хийх гэж байгаа юмаа хийгээд байна вэ? Яагаад хийх гэж байгаа юмаа хийх гээд байгаа юм бэ? Яагаад гэдэг тэр яагаадаа тодорхой гаргаагүй байдаг учраас хүмүүс бууж өгдөг. Тийм болохоор өнөөдөр яагаад хийх гээд байгаа юм бэ гэдгээ маш сайн тодорхой гаргах хэрэгтэй. Яагаад хийгээд байгаа юм бэ гэдэг шалтгаанаа яагаад тодорхой гаргах хэрэгтэй. Тийм учраас яг сууж байгаа цаг гаргаж байгаад бүгдийн цаасан дээр яагаад хийх гэж байгаа юм а хийж байна вэ гэдгээд тодорхой гаргаараа. Тэгэхээр миний хувьд би жишээ татыг өгвөл би 2018 онд жин үргэж эхлэе, хүнд төмөр үргэж эхлэе гэдэг шийдвэр гаргасан л да. Тэгээд турникэн дээр суняаж сурна гэсэн савлуур турник гэдэг чинь суняаж сурах тэм том хоёр зорилго гаргасан л да. Тэгээд тэрийгэ хийж исэн чи яасан бэ гэвэл надад айгүй хэцүү санагдчихсан. Би яагаад гэвэл турникэн дээр өөрийгөө даахгүй маш хэцүү байсан. Төмөр үргэх гэсэн маш хүнд өстой шантармаар хамаг бие хүндүрлээд маш хэцүү байдаг байсан л да. Тэгээ бүр бууж өгөх хүсэл надад үнэхээр их төржсэн. Тэгээд би яагаад анханасаа төмөр үргэх хэрэгтэй болсон юм бэ? Яагаад би турникэн дээр суньяах хэрэгтэй болсон юм бэ гэдэг тийм яагаадаа сууж байгаад өөрөө өөртөө гаргасан л да. Тэгэхээр эхнийх нь яагаад би төмөр үргэх хүсэлтэй байсан бэ гэвэл нэгэнт би дүж гарцсан. Тийм болохоор цагаан ус ургаж байгаа нүүрэн дүрчлээ сууж байгаа тэрийг би хянах боломжгүй. Одоо дүж гарцсан 50 эдэн настаа би бүрэн улам мяарна 60 эдэн наснда царай зүс улам хөгшөрнө. Тэгэхээр тэрийг би контролдох арга байхгүй тийм ээ. Тэгэхээр би юу контролдож чадах байггүй би энэ биеэ залуугаар нь авч явах боломж надад байгаа юм байна гэдэгт би итгэж байсан. Тийм болохоор би энэ биеийг 20 эдэн настайгаасаа илүү гоё болгох хүсэлтэй байсан. Би энэ биеийг 30 эдэн настайгаасаа илүү гоё болгох хүсэлтэй байсан учраас би ерөөсө төмөр үргэж эхлэе гэдэг шийдвэр гаргасан. Тэр том яагаад нь тийм учиртай байсан юм байлаа. Турникэн дээр суньяах мөн ялгаагүй 20 эдэн наснда хийж чаддаггүй байсан юм а 30 эдэн наснда хийж чаддаггүй байсан юм уу би өнөөдөр би хийж чаддаг тийм хүчтэй болмоор байна гэсэн тийм том яагаад байсан. Мөн би хүүгээ турникэн дээр суньяалгаж хүсэлтэй байсан. Манай хүү суньяадаг байсан. Гэхдээ хүүдээ нөгөө өдөр болгон турникэн дээр суня гэд хий хоосон хэлхийн оронд би өөрөө хамтдаа сураад хүүтэйгээ хамт хийх нь илүү үр дүнтэй байх гэж бодсон учраас би турникэн дээр суняаж сурах тийм хүсэлтэй байсан. Тэгэхээр ард нь байгаа яагаад маш хүчтэй байсан учраас миний нөгөө чадахгүй байна, боли, хэцүү байна, бие өвдөж гин гэсэн бүх тэр шалтгуудыг зогсоож цааш нь ирч хүчтэй тэр төмрөө өргөх мөн турникэн дээр сурах тэр гараагаа эхэлсэн гэж бодно. Тэгээд 2018 онд маш их амжилттай би анх турникэн дээр 10 удаа суняаж хүсэлтэй байсан. Тийм болохоор 2018 оны 9-11 сар гэхэд би угаасаа турникэн дээр 10 удаа суняаж сурсан. Тэгэхээр энэ миний хувьд бол шинэ чадвар. Тэгээд түүндээ хүрч чадсандаа маш их баяртай байгаа. Тийм болохоор шантрах үе айгүй их гардаг, боли гэж бодох үе айгүй их гардаг, бие өвдөх тийм ээ бэрхшээл гарах үе зөндөө тохиолдож байсан. Гэхдээ яагаад би энэ хийх гэж байгаа юм аа хийх гэд байна вэ? Яагаад би энэ хийж байгаа юм хийгээд байна вэ гэдгээ маш тодорхой нарийн гаргасан тохиолдолд хүн улам түүнээсээ ирч хүч аваад цааш нь өргөжлүүлдэг. За ингээд хоёр дахь том шалтгаан бууж өгөх хоёр дахь том шалтгаан юу байдаг вэ гэвэл сөрөг бодлууд байдаг. Өөрийнхөө тухай бодож байгаа сөрөг бодлууд, амжилтынхаа тухай бодож байгаа сөрөг бодлууд байдаг. Тийм болохоор энэ сөрөг бодлуудаа бариад. Жишээлбэл би жимэнд явъя гэж бодъё. Дасгалаа хийх гэхээр өдөр болгон сөрөг бодолтой. Яаж дасгалаа хийнэ гэж бүр явдаг. Хийх үү болох уу гэж явна. Очисон хойно яаж гүүнэ гэж бас бодно. Залхуу үржин болчдөг юм уу гэж бодно. Гүйч дуусчаас яаж суньяана ерөөсө болдг юм уу гэж бас бодно. Тэгэхээр ингээд ийм сөрөг бодлууд бодоод ахаар нөгөө гүйлт маань ойлгохтой болж өгөхгүй. Хийсэн дасгал маань ойлгохтой болж өгөхгүй. Ингээ ойлгохтой болоогүйгаас болоод гарах үр дүн маш муу байдаг. Тэгэд муу үр дүнгээ хүн хараад мэдэн штэ тий. Ингээ мэдсэн тохиолдолд за би өнөөдөр айгүйх ядарсан зовцсон шаналцсан байна. Маргааш өрөөсөө явахгүй гэдэг тийм дүн гэж өөртөө хэлдэг.
Тэгэхээр ерөөсөө сөрөг бодлоос ахуулаад тэр нь цаашаа үйлдэл хийсэн ч гэсэн үр дүн муу гарснаас болоод хүн дараагийнхаа үйлдэлийг хийхээ зогсоодог. Тийм болохоор тэр сөрөг бодлыг шууд зогсоох хэрэгтэй. Яах гэж хийж байгаа гэдэг нөгөө яагаад хамгийн ихний шалтгаан те тэрийгээ өөртөө сануулад нэгэнт очисон чимээ би тэтэргүй энэ цаг гаргаад дасгал хийх гээд ирсэн учраас би энэ дасгалаа маш сайн хийн гэдгийг өөртөө хэлээд хийх хэрэгтэй. Ингэж хийсэн тохиолдолд хүн хамгийн сайнаар хийсэн тохиолдолд үр дүн маш сайн гардаг. Үр дүн гарсан тэр сайн үр дүнгээсээ хүн ирч хүч авдаг, урам авдаг, цааш нь хийх хүсэл төрдөг. За яасан минь хөө юу идчихв? Ингээ 3 дахь хамгийн том шалтгаан юу вэ гэвэл хүн яг тэр бууж өгөх яг тэр үе дээрээ бүр шантарсан, зовсон, шаналсан, өвдсөн яг тэр үе дээрээ өөрийнхөө тэр байгаа байдлаа өөрчлөх хэрэгтэй. Энэ үед л амжилттай буюу амжилтгүй хоёр хүний ялгаа гарч ирдэг. Амжилтгүй хүн яах вэ гэвэл тэр шантарсан, шаналсан, зовсон тэр үедээ шууд буугаад өгчдөг. Амжилттай хүмүүс тэр үедээ өөрийнхөө байгаа байдлыг шууд өөрчилдөг. Миний хувьд би юу сурсан байг гэвэл яг тэр шаналсан, зовсон, шантарсан, өвдсөн тэр үедээ би өөртөө сэрэг гэд хэлдэг. Сэрэг гэд ингэчээр би шууд нөгөө ингээд боли гэд бүүн олон юм ботсон тэр байдлаасаа шууд гарч чаддаг л да. Тэгэхээр хүний үйлдэлээс хүний эмүүц үүсдэг. Тэгэхээр хүн ямар үйлдэл хийн тэр үйлдэлээс эмүүц их үүсдэг. Тэгэхээр өөрийгөө шууд сэргээсэн тийм хүчтэй үйлдэл, хүчтэй дуу авьяа гаргаснаар хүн шууд ирч хүч ордог. Тэгэхээр та өөрөө шууд хийгээд үзээрэй. Залхуурсан тэр үедээ шууд босоод гүйдэг ч юм уу, шууд босоод сүняадаг ч юм уу, эсвэл шууд гэж орилдог ч юм уу. Сэрэгч гэдэг юм уу те ийм хүчтэй дуу авьяа гаргаснараа хүний тэр тухайн байдал өөрчлөгддөг. Тэгэхээр тэр надад маш их тус болдог. Тийм болохоор та өөрөө таны хувьд тэр чанга дуу авьяа тэр үйлдэл юу байж болох вэ? Түүнийг гаргаж болно. Тэгэхээр миний хувьд болохоор сэрэг гэж хэлчихээр шууд өөр болдог. Жишээлбэл бичлэг хийхээ за өнөөдөр болдог ч юм уу гэж эсвэл бүр диван дээр телевизээр үзээд бүр залхацсан амралтын өдрүүд байдаг шүү зарим нэг өдрүүдэд. Тэгэхээр тэр үедээ шууд өөрийгөө сэрэг гэд босоод шууд аяга угаадаг ч юм уу, гэрээ цэвэрлдэг ч юм уу, ажиллаа хийдэг ч юм уу, шууд үйлдэлд оруулж эхэлдэг учраас надад маш их тус болдог. Та ч гэсэн хийгээд үзээрэй. Тэгэхээр бууж өгөх 3 шалтгаан байдаг. Эхнийх нь юу вэ гэвэл яагаадаа тодорхойлоогүй. Тийм болохоор яагаадаа тодорхойлох хэрэгтэй. Маш нарийн тодорхой болгох хэрэгтэй. Хоёрдугаарт тэр өөрийнхөө тухай сөрөг бодол боддог ч юм амжилтынхаа тухай сөрөг бодол тоо байсан учраас тэр хийж байгаа үйлдэл үр дүнгээ үзүүлж чаддаггүй учраас түүнээсээ болоод бууж өгдөг, шантардаг. Тийм болохоор сөрөг бодлоо өөрчлөх хэрэгтэй. Яаж өгвөл нөгөө ихний яагаадаа өөртөө өдөр болгон сануулгах хэрэгтэй. Тэгээд тухайн хийж байгаа юмд нэгэнт цаг зарцуулаад хийж байгаа учраас маш сайн өөрийнхөө хамгийн сайнаар хийх хэрэгтэй. Ингэж хийсэн тохиолдолд сайн үр дүн гарна. Сайн үр дүнгээ хараад хүн түүнээсээ ирч хүч авч, түүнээсээ урам зориг авч хийдэг. Ингээ 3 дугаарт юу вэ гэвэл яг тэр шантрах, өвдөх, шаналх, бууж өгөх тэр үедээ өөрийнхөө тэр байгаа байдлыг шууд өөрчлөх хэрэгтэй. Яаж өөрчлөх вэ гэвэл тэр хүчтэй үг хэллэг хэрэглэн, хүчтэй авьяа хэрэглэн, мөн хүчтэй үйлдэл хийж өөрийнхөө тэр байгаа байдлыг өөрчлөх хэрэгтэй. Тэгэхээр хүчтэй үйлдэл, хүчтэй авьяа, хүчтэй үг хэллэг хүний эмүүцийг дор нь өөрчилдөг. Тэгэхээр оролдоод үзээрэй. За тэгэхээр энэ 3 бууж өгөх шалтгааны тухай та мэдсэн баяраа дараагийн удаа яг тэр бууж өгөх гэж байгаа үедээ энэ 3-ыг хэрэглээд үзээрэй. Тэгээд хэрэгжилж үзсэн тохиолдолд ямар байсан бэ? Тэр тухайгаа буцаж орж ирж доор сэтгэлдээ үлдээгээрэй. Мөн таны хувьд яг тэр шаналаад, зовоод, өвдөөд бууж өгөх тэр үедээ ямар арга хэрэгэлдэг вэ? Сөрөг бодлоо зогсоож үр дүнгээ маш сайн гаргахын тулд ямар арга хэрэгэлдэг вэ? Гэх мэтлэн өөрийнхөө туршлагаас надтай доор хуваалцвал би маш их баяртай байх болно. Мөн бусад хүмүүстэй ч гэсэн хэрэгтэй байх гэж бодож байна. Хэрвээ энэ бичлэг таалагдсан бол лайк дараарай, цааш нь найз нөхдөд дамжуулаарай. Мөн uka.com-роо ороод миний захин мэдээлэлд бүртгүүлээрэй. YouTube subscribe хийгээрэй. Тэгээд таалагдвал цааш нь найз нөхдөд түгээгээрэй. Хүс хий хөр зөвхөн таны өөрийн хүсэл эрмэлзэл таныг амжилтанд хүргэнэ. Баяртай.